бацхан задлаа. Шүм бичлэгээрээ уулзж байна. Цагаан бар байна. Энэ удаагийн бичлэгээр дэрвжин тоглоно. Уг нь энэний өмнө нэг парт арай гэж нэг 20 минут хийсэн. Тэгсэн нөгөө парт нь битүүдэд тавих гэсэн чи болдоггүй. Тэгээд ёстой нэг дургуураад 20 минут би энэ тоглоомыг тоглосон. Тэгтээ мотор хробоо солиод машин арай гайгүй дутсан гадныхыг нь ердөө янзлаагүй байгаа. Тэгэхээр энэ бичлэгийг нэг 5 парт болгоё гэж бодож байгаа. Микрофон авсан болохоор дууны чанар өндөр байна уу сул байна уу? Та нар хэлээрэй. За энэ хамгийн ихний туториал англи муу шүүслээрэй. Энэ хамгийн ихний горин байгаа шүү дээ. Энэ олонгоо зүгээр заавар юм билий. Одоо яаж тоглох юм? Чин энэ дээр дарвал хажууд шинэг болно. Энэ дээр дарвал гар хардаа марлаа ингээл нэг иймэрхүү заавруудтай. Угаасаа заавар надад хэрэггүй юм. Би 20 минут тоглоод энэ тоглоомын өчиг баг зэрэг ойлгохгүй. Тэгээд заавар хэрэггүй. Хоёр дахь нь олонгууд зүгээр мөнгөгүй. Гурав дахь соло ран гээд энэ дээр нь олонгууд мөнгөөр үздэг юм билээ. Бусад тийм мөнгөтэй юмнууд дээр нь би болж өстой тоглож чадахгүй юм дээ. За 20 минут тоглохдоо амар дэрвд хийдэг болцсон байна. За энэ дээр ингэж байгаа картана татаад тэгээд гол нь энэ бөөнкинүүдтэй хүрэн зөө. Энэ бөөнкинүүдээр яа жоохон согулчлаа. Жара манаха жоохон хөвчлээ шүү. Банцандаа мань чи шууд үргэлжлүүлээд бэлгэлгээд эхэлж байгаа байхгүй юу? Тэгээс ууган хийхгүйсэн. 20 минутын бичлэг хийсэн чи тэр нэрэ болдоггүй. Тэгээд бүр улаан мандсан юм чи яах бичлэгээгээд эхэлж байгаа байхгүй юу? Энэ дээр нэгэн гайгүй дэрвэлж шүү боллоо. Хаяа Токио дэрвэлж юу лээ? Нэг тийм дуу биш. Тэр дуу энэ дээр тавьбалгүй юм шүү. Ваа. 300 юм уу 450%-ийг 300-аас 450-ийн хооронд авах нь ер нь бараг л боломжгүй зөв. Амар хэцүү. Арай хийжэл 100 авна. Тэгээ сурчилгаа үзээд энэ тоглоом дээр бас мөнгө авч болтгол юм байли. Би өмнөх хүчтэй дээр нэггүй удаа сурчилгаа тавьж үзсэн байгаа. Тэгээд энэ удаагийнхаа бичлэгэн дээр бол бүр сурчилгаагүй яг өөрийнхөө хөдөлмөрлөлөөр яваадаа л гэж бодож шээ. Зүг бицтэй. Хаяа Токио Эмро. Йоо 350 тэчгүй шүү. Энэ дэнгөр эйс трополгор лама тэгээд Luffy, Zoro, Shanks тэгээд өөрч хүүг явж байгаа лээ. За тэгээд энэ яваатай жишээ уучлаарай. Энэ би нөө One Piece амар дуртай болохоор нэг ашигласан юм аа. Оо яг ялах гэжсэн юм ярьж байгаад оо нөгөө юу мэдхүү анхны дигээ тоглоом
тоглоомгийн анхны дээгэр нэг аниме байдаг шүү дээ. Тэр анимегийн нөгөө нэг амар номоо нэг гол дүр тэр хамгийн анх нэг баг торсон шүү дээ. Тэрнийг багийн ахлагч нэг жоохон суг гай мөрлөө нэг өнгөрөх гэж үүдэг нэг тийм ахгүй байдаг шүү дээ. Тэр ахуйгийн машинтэй жоохон төстэй байгааз арам одоо энэ тойгнуудад хурж нэмэлт оноо аваад маа ингэж тойгонд өрөөд нэмэлт оноо авч юм. Оо алдсан шүү манайхаа. Тойгонд өрөөрөө яа за энэ баг 200 авах уу. Зөө нөө машин яслуулахаас та залуусаа. Арайга гүбрийг урлаа гүбрдээ хаг зөвхөлч юм шиг. Гүбр авчих юм уу? Нэг гүбр авчих. Урдлын гүбр авах уу? Оо, энэ ямар янз юм. Interesting. You are Emerald. Whether it is Pasha un tembeno. Ийм гомдтой юм чаас. За ийм бичлэг нэг 20 минут гусчих үү те. Уушлаарай. Буруу юм билчлээ. Уй. Картана тата дэрвлээ. Яа, нэг тоног авч чадсангүй яа. Хашлаг аваад явчлаа. За энэ дээр 100 авсан уусах байсан. Ойлгомжтой. Буруу дээр дарчлаа. Зунаас би нөгөө YouTube-ийн яг програмын бичлэгийг ахнаар өгдөө штэ. Маар амар тоглолт чинь Grimix ах бай. Тэгээд түшиг анх өмнө тоглолдог байсан. Тэр ахнаар шигээ гоё царайгаа харуул бичлэг юм за. Яг жинхэнэ YouTuber болноо л гэсэн. Гоё үстэй. Түшиг Grimix ах нөгөө улаан од жагаа ах эдэр шиг тэгээ царайгаа харуулаад бичлэг гинэ. Царайгаа харуулаад бичлэг гэсэн чи бүгд өргөд үзэхэ болоод нөх. За энэ яста дрифтэн дуртай хүмүүс л орж ирээрээ. Гэтэ жоохон хүүхдүүд нь. Өөрөөр жоохон хүүхдийн зурагтай компани болчихлоо. Дараагийн бичлэг дээр арай жоохон том хүний зурагтай тийм нэг дрифтэн тоглоом юу юм бэ? Тэг яг дрифт юм биш. Цагдаа модаагаас зурх жоохон GTA 5-тай ойролцоо GTA 5-ын арай муу хөлбөр. Ууг нь би амар тоглоомнууд тогломоор байна. Гэсэн манайхан нэг асуудал гарсан. Би нөгөө утсан дээр бичлэг хийгээд байгаа штэ. Гэсэн чи миний утасны ачаал бүр манга ихтэй.
Өгн халдгүй сууц чи одоо бүр амар ёо алдцаа сая. Стоошлоо. Өгн халдгүй сууц одоо бүр амар алж өгдөг. Миний хувийн юмнууд гэсэн утсан дээр ч байгаа. Тэгээд YouTube-ийн тоглоомнууд, дараагийн бичлэгээрээ тоглоомнууд, хуучин бичлэгний файлууд байгаад байгаа болохоор амар халаад байгаа. Тэгээд хуучин бичлэгнийхээ нөгөө файл маяла устгаад байгаа шүү. Тэгээд миний YouTube суваг алга бол би хуучин бичлэгнүүдэд дахиж тавьж чадахгүй гэсэн. Бүр хүмүүс устгах за хуучин бичлэгнүүдээр ашиглаж байсан юм да. Тэгвэл ус бүр амар одоо проект хэлбэрлээ. Ваа, энэ баг 300 авах юм шүү. 300 авах юм биш шүү. Йоо, 300 авчлаа да бараг. Бараг 450-ыг ч авах юм уу? Тэгсэн алтааг үзтээ алдсан уу? 400. Е 400 залуусаа. Йоо. Бичлэг 11 минут 22 секунд болж байна. Энэ нас юу та дургуйлуулээд энэгээр тоглоулмаар левел нэгэн гайгүй удаа явхаар болоно. YouTube мэддэг тийм жоохон юу YouTuber ч юм уу YouTube ажиллаж байсан хүмүүс байв надад бүгрөө. Ястаа ууштай наманаха. Хандруу мөрөгчлөө машинаас суулдаг та. 300 окей. Оо дуугаа агарч байна. Одоо дуугаа агарч тэгээ миний дуусаш. Дуугаа суулъя. Яаж дуугаа суулдаг үлээ. Чээ. За. Яатай жингэж суулж болдог баха. Миний сандаа. Бэж. Ингэж суулж болдог баха. Одоо ингэж рот. Нөгөө юугүй яаж мөнгө авдаггүй зүгээр ингэж дуршилтын гэлээгүй нэг хийдэг. Яаж тийгсэн мөнгө авдаггүй. Тэгээ алдсан ч аахгүй. Нөгөө мобайлаар бол бараг мобайлаар бол классик юм уу да? Дараагийн бичлэгдэр тэр GTA 5-ын хөлбөрийг тоглох уу? Яах вэ? Эсвэл PUBG тоглох л доо. Намайг сууг тоглолтод гэж бодож өөртөө яа шүүм жижиг болно шүү болно. Юу уурлахгүй байсан. Уурлаач. Шүүм жижиг болно. Өөсөө би муу тоглолт зүгээр тоглоомыг сонирхогч. Ямар ч тоглоом дээр жоохон муу тоглоод байт юм аа. Тэгээ өөсөө яванда сайн болох байх. Тэгдэл бодож шин. Сайн тоглодог хүмүүс маань шүүмжилж болно. Эсвэл шүүмжилгүйгээр намайг ингэж тоглоорой, тэгж тоглоорой гэж хэлвэл надад амар гоё. Саяны тэр угаасаа төвчөр алчихлаа та. Мобайл дээр саяхан леженд орсон байгаа. Удахгүй майтыг орох. Майтыг ч гэхдээ тийм нэг амархан орчих үдч биш л дээ. Би мобайлыг 2 жил тоглож шин. PUBG-г бол тоглоод 2 сар л болж байна. Тэгээд stand-up comedy тоглоом сайхан гарсан шүү дээ. Сайхан ч гэжтэй өмнө гарсан ч үгүй юм. Одоо би stand-up comedy тоглоомыг 2 сарын өмнөөс л мэдчихэж байгаа. 3 сарын өмнөөс ч юм уу.
Тэгээд тэр тоглоомыг хэдүүлээ нэг сонирхол тоглоод үзчихв. Надад зүгээр нэг контри яриа гайгүй үзбэр шиг санагцсан. Гэтэ гоё тоглоомыг хүмүүс тэгэлээ. Тэр гоё тоглоомыг нэг үзэхээс. Тэгээд хүмүүс тоглож байгаа зэрэг харахаар л нэг янзын тоглоом шиг харагдаад байгаа юм. Яач юу? Хаасаа дарахгүй утгаар ингэ юм. За хэдүүлээ тэрийг ойлгомжтой болохын тулд хаасаа дарахгүй удаан байгаад үзье. Тэгэхээр яах нь? Тийм ээ. Хаасаа дарахгүй утгаар тэгдэм бай. Шууд тоглоомоос хөө гаргачих тийм ээ. Чи барахгүй мэй. Нэг тоглоомоос нэг амархан өөдгөө зөв гоё тоглоом. Жаахан онцгой тоглоом өдөр тоглох юм дурггүй ш. Би энэний өмнө та бичлэг хийхгүй яагаад дутаадсан бэ гэж гайхаж байгаа хүмүүс байв. Би энэний өмнө 5 бичлэг хийсэ. 5 бичлэгийнх нь 4 бичлэгийнх нь тоглоом нь амар муу тоглоом байсан. Би яг тэр тоглоомоо тоглож үзэхгүйгээр шууд ороод тайтай тоглоод тэгээд явчих гэж бодсон чи амар суудаг юм. Тэгээд би тэр тоглоомыг таныг хөдөл цагийн гарч болохгүй тул тэр тоглоомыг устгасан. Би яг ингэж гоё таарч үзсэн юм. Ингээд чог мэдрэмжтэй юм тийм тоглоомыг сайн тоглосон. Ихтэйгээс илүү эмэгтэй хүмүүс жоохон тохирсон тоглоом ч юм уу. Манай ихтэйчүүд ч эв авгүй штэ. Машин дэвтэрч юмцсан байхгүй штэ. Байхгүй. Уушлаараа дэвтэрч юмцсан байхгүй. Энийг авчи. Одоо нэг юм уу хоёр тоглоо тэгээд бичлэг болио доо. Энийг аваад тэгээд болоо идтэй тий. Би одоо машина хар болгоно. Ингээд ангийнхантай сувгаа хэлсэн байхгүй юу? Тэгсэн чинь ихэнх хүмүүс ингээд YouTube сувг нэг амар хэцүү гэж бодоод байгаа шиг байна. YouTube сувг нэг ингээд хэцүү гэж бодоод тэгээд нэг ингээд нэхэ хүсдэг чиглээ нэг чадахгүй гэж бодож байгаа хүмүүс байвал өөрөө YouTube сувныг хүсч байвал зүгээр нэ амар амархан. Эсвэл нээж мэдгүй хүмүүс байх юм бол энэ бичлэгний доор юу комент үлдээгээрэй. Нээж мэдэхгүй эсвэл нэг гэж бичиж. Тэгвэл би дараагийн бичлэг дээр YouTube суваг хэрэг нэг талаар нэг тийм юу оруулна. Нэг бичлэг оруулна. За угаасаа би бичлэг оруулаагүй юу YouTube дээр байгаа сте манайхаа. Үгүй юу. Нэг ихчнийг бичлэг хийгээд байдаг шиг л санагдаад байна. Буруу ярьж өөлөөстэй уушлаа. Нэг их YouTube суваг оруулах талаар бичлэг хийгээд байдаг юм аа YouTube дээр. Юм үзчихсэн. Эсвэл айгаа YouTube-ийн талаар бичлэгийг устгацсан уу? Бидний санаа зов YouTube бүр амар амархан. Надад би бүр анх нэг юм дээр амар хөдөлжсэн байхгүй уцаараа хийж байгаа. Нөгөө YouTube ингээд бичлэгийнхээ зургийг ингээд дэвтүүлдэг штеп. Эдгээр тэгээд бичлэгэн дээр тавих гэхээр Америкийн нэгдсэн улсын дугаар гэж гарч ирсэн байхгүй юу? Тэгэхээр тахад ямар Америкийн нэгдсэн улсын дугаарыг тийм надаа. Озо тэр чи Америктэй чижил аавнаас эсвэл авахд мөнгө орно ш. Би яаж юм Америкийн нэгдсэн улсын дугаартай болох юм гэж бодоод байсан чинь юу юм бэлээ шүү. Тэр Америкийн нэгдсэн улс Америк улс гэдэг нэг юм байгаа зөө. Тэрэн дээр нь дараад тэрийг Монгол болгож өөрчлөөд өөрөхөд дугаарыг оруулах. Тэгээд цааш чи мессеж ирээд чи тэр мессежин дээр кодыг нэгээл болоо.
дахиж код хийх шаардлага байхгүй болчихно. Амар юм билээ. Ер нь YouTube нэг амарх юм байл шүү. Эсвэл зарим нэг хүсэлтэй хүмүүс байгаадсан утасны гацал нэг тиймэрхүү юмнаас болоод өмнөх над шиг ингээд хийх чадахгүй байж болно. Юу ингээ YouTube нэг хүсдэг гэсэн ч гэсэн утасбар маяр гацдаг зүгээр энгийн тоглоомч татчих болдог юм. Мобайл татахын тулд өөрийнхөө утсан дээр байгаа бүх апнуудаа устгах хэрэгтэй болдог. Тийм л утастэйсэн болчих. Тэгвэл бас жоохон хэцүү те. Нэг тоглоом тоглоод тэрийгэ буцаж устгаад дараачихаа тоглоомыг тоглоно гэсэн үг шүү. Хэцүү уус тийм. За энэ удаагийн бичлэг ингээд дуусахгүй даа залуусаа. Дараагийн бичлэг дээр уулзъя. Цагаан сарда сар шиндээ сайхан шинлээрээ. За жижиг бичлэг хийсний хэцүү зүгээр ларталтаа нэг сони болчихлоо. Өөч би нөгөө өмнөх бичлэг дээр ууган гайгүй амар явсан ш. Мотороо солиож юу? Мотор солисон. Тэжгүй мотортой болсон ш дүүн. Энийг авах гэсэн юм маар үнэтэй харна. Энэ 2 дугаар мотороос 4800-ээр энийг авсан. Үгүй мотор өстэй. Үгүй замтгүй маа. English. Тэгээд энийг бол угаасаа хамгийн сайныг нь авсан. Хамгийн сайн 4000 жилээ. Тэгээд энэ идийг авчаад өмнөх бичлэгээ ууган гайгүй хий дрибблч дуусгасан байхгүй юу? Сэгэр бичлэгэн дээр нь би шалгаж үзээгүй миний анхааралгүйгээс болоод дүрсэн гараагүй. Тэгээ би YouTube дээр тавьж болохгүй байсан байхгүй юу? Тэгээд сар шиндээ сайхан шинлээрээ